Би өнөөдөр төрийн өмчийн компаниудын давхарцсан болон санаатаагаар сагнуулсан бүцүүцийн тухай ярина. Тухайн аж ахуйн нэгж төрийн өмчийн компаниуд нь байсаар байтал төлөөлөн өдөр зөвлөл, яамдуудын оролцоо, төрийн өмчийн хороо, бодлогын яам гэд бүцүүдийн давхардуулдаг. За тэгээд 3 хоногийн татан болгосон Эрдэнэс Монгол Ирчит Монгол оройтсон бороо гэдэг шиг нэг юм бол. Шалтгаан юу гэхэд төрийн өмчийн 100 компани, орон нутгийн өмчийн 429 компани бүртгэлтэй. Төрийн өмчийн хороо нь орон нутгийн өмчийн компаниудаа мэддэг. 30 их найдын өртөө эдгээр дээр бүгд нь намуудын томилгоо эдэг, намуудын зардал гардаг. Төрийн өмчийн компаниудыг аваад үзье. Засгийн газар хэрэглэх газар дээр нь 28 компани, 32 компани, эрчим хүчний яам дээр нь 28 компани, сангийн яам дээр нь 5, зам төр хөгжлийн яам дээр нь 6 гээд төрийн өмчийн бодлого зохицуулалтын хорон дээр 21 компани байх жишээтэй. Энэ нөрөө юу гэвэл танаа яамны таны засгийн газрын сайд нар эрх мэдлээ булаацалтаад байна гэсэн үг. Манайхан чимээг байда. Танаа яамны сайд нар эрх мэдлээ булаацалтаад төрийн өмчийг үнгүүдүүлээд давхардуулсан бүцүүдийг бий болгож гин гэсэн үг. Энэ хэрэг бүцүүд та нар 100% төрийн өмчийн оронд дүүх давхардуулсан бүц зарлаж чадах уу? Эрчим Монгол гэж компани байгуулаад татан буулгахдаа 8 тэрбум төгрөг захиран засуулж үрээд 4 тэрбум өртөө үлдээсэн. Үүний зөвхөн 4 тэрбум удирдлагын зардал. Эрдэнэс Монгол гэж компани 2025 онд удирдлагын зардал нь 4 тэрбум байх чад. Сая татан буулсан Эрдэнэс Монгол компаниг харъя. Борлуулалт маркетингийн зардал нь 2024 онд 3.2 их найд, 2025 онд 2.5 их найд. Гэтэл Эрдэнэт үйлдвэр Эрдэнэс тавталгын зэс нүүрсийг компаниуд оочлоо хүлээгээд байждаг. 3.2 их найдаар борлуулалтын зардал, маркетингийн зардал гаргах ямар шаардлага байгаагүй. Зөвхөн Эрдэнэс Монгол компани, Эрчим Монгол компани удирдлагын зардал 2024 онд 400 тэрбум, 2025 онд 451 тэрбум. Менежментийн төлбөрт 2023 он буюу сонгуулийн өмнөх жил 170 тэрбум, 2022 130 тэрбум, нийтдээ 357 тэрбумыг та нар гарын салгаар урсгажээ төрийн өмчий. Хийхээр оройтлоо гэд хийхгүй байхаар хийхгүй байна гэд зөв зүйлийг нь дэмжиж чадвал бидний залуучууд улс орноо бас зөв хөдөлж чадна гэж би боддог. Тэрнээс сөрөг хүчин заавал шүүмжлэхийн төлөө хийж байгаа зөв ажлыг заавал шүүмжлэх нь утгагүй. Тэг хийхгүй оройтсон. Би бол тэрийг хүлээн зөвшөөрч байна. Тэгвэл Эрдэнэс Монгол компани 10 компаниг татан буулгачлаа. Тэр компаниг дэрэгдэн байсан менежментийн компанитай нийлүүлээд зөвхөн хуулийнхын дагуу ажиллах шийдвэр төрсөө. Би 260 гаруй орон тоог цомогтгоод энэ арга хэмжээг авч хэрэгжүүлсэн. Тэгэхээр хийхгүй оройтох юм бол бүр л оройтно. Энийг хийхгүй байх. Тийм учраас цаг алдахгүй тулд хийж байна. Би яг тантай санал нэг байна. Төрийн өмчит компаниуд бол хэтэрхий хувийн хвшлийн бизнесийн үйл ажиллагаанд оролцож байна. Тийм учраас хувийн хвшил хийж чадж байгаа үйл ажиллагаануудаас төрийн өмчит компаниуд салах ёстой. Тийм учраас нэг компани дээр үнэлгээ хийгээд аудит хийгээд түүнийг бирж дээр гаргах гэвэл нэг компани дээр багадаа хамгийн хурдандаа 3 жил. Тэгэхээр ашигтай ажиллаж байгаа компаниудынхаа шээрийг нийлүүлээд хөрөнгө оруулалтын сан болгоод бирж дээр гаргах замыг сонгож байгаа. Тийм учраас компани засаглал ил тод нээлттэй болно буюу засаглал ил тод болох бирж дээр гарахын зорилго бол хяналтанд орно л гэсэн үг. Тийм учраас өнгөрсөн хугацаанд явж ирсэн энэ тендергүй зохион байгуулагддаг таныг нөгөө тамгын дарга багт тэтгэврийн зээл тэглэсний чи өр төлбөрийг Эрдэнэс Монгол хойд тормоогоор урд тормоогоо нөхөөл тавьж байгаа. Тэгэхээр бас ингээд аль болох зөв болгох гэж явж байна. Би биенийхээ зөвийг зөв, бурууг буруу гэж л урагшлаа. Манай уучрасаа дон сараа андуураад байгаа шүү. Тухайд магадгүй л шалтгаантай байсан. Би түрүүд ерөнхийдөө тамгын газар дарга нэгдээд байгаагүй. Хоёрдугаар та миний нэг асуултанд хариулсангүй. Сайд нар чи эрх мэдлээ булаацалтаа төрийн өмчит компаниуд чинь тал талаас нь булааж аваад байна гэдэг. Энэ бол сайд нарын шин давхардуулсан бүтэц. Яагаад би танд энийг хэлээд өгөх гэхээр та сүүлийн 10 жил энэ бүх төр данхаагүй та захин мөнгөслийн яамны сайд байсан. Засгийн газар хэрэглэх газрын дэд дарга байсан. Засгийн газрын дарга байсан. Тэргүүн шадар сайд байсан. Улсын хурлын дарга байсан. Одоо та ерөнхий сайд. 3 удаа сайд, 2 удаа дарга. Хамгийн том дарга Монголын. Та энэ төр данхааж яхад төрийн бүц зүр ашиггүй болж яхад үйл ажиллагаа нь үр дүнгүй болж яхад та энэ дундуур нүдэн болоод чихэнд бол өнгөрөөгүй. Бүгдэнд нь таны оролцоо байсан. Төр данхаагад таны засгийн газар хэрэглэх газрын шийдвэр хэрэгтэй. Төрийн өмчит компаниуд данхаагад эдийн засгийн хөгжлийн яамны сайдын шийдвэр хэрэгтэй. Та энэ оролцоонд оролцоогүй байна гэж байхгүй. Мөнхийн оролцоотой байсан. Тийм учраас сайд нар чи эрх мэдлээ ягаад булаацлах төрийн ерхий сайд хариулъя.
Хэрэглэхийн дарга багтаа төрийн өмчт компани энэ бүтээн засаглал ил тод байдлыг сайжруулах хуулийг боловсруулж өргөн мэдүүлсэн. Нийтийн өмчийн хуулийг би өргөн мэдүүлсэн. Их хурал дээр жил болж байгаа. Ажлаа би хийсэн. За мөн би эдийн засгийн хөгжлийн сайд багтаа төсвийн тэнцвэржүүлсэн орлого GDP-гийн хувь хэмжээг 30% хүртэл бууруулж төсвийн хүрээтэд дагуулж баталсан. Үүний хүчээр төрийн оролцоо буурж байгаа. Энэ зөвхөн энэ харьцаагаар. Тийм учраас өөрийн хариуцах албан дээр байхдаа би хандлагын өөрчлөлт хийя гэж үргэлж хичээдэг байсан. Би цахим хөгжлийн сайд байхдаа төрийн 1200 үйлчилгээг цахим руу шилжүүлснээр 20% хэмнэлтийг бий болгосон. Энэ болгоныгоо одоо би угсарч үр дүн гаргахаар ажиллаж байгаа. Тийм учраас тодорхой бас үр дүн гаргах болно. Тэгээд ажиллаараа бас харуулж байгаа. Хийсэн ажилд бас зөвийг зөв, бурууг буруу гэж дүгнэхийг хүсье.